Physical Asia шоунд манай Монголын баг тамирчид бужигнуулаад байгаа. За тэгвэл би юуг онцлох байна уу гэхээр One Championship холбооны тулаанч Монгол гэсэн дүр төрхийг хамгийн гоёор харагдуулж явдаг. Холимог тулаанч Баатар хүүгийн энх хориглын шүвэсийг онцлох гэж байна. 13 дугаар зууны Монгол баатруудыг илтгэхээр үс царай сахал өөрийн бие дээр зохиомжлуулж хийлгэж байгаа шүвэсээ маш гоёор харагдуулж чадсан гэж боддог. За энэхүү бичлэгээ бас өөрийнх нь зөвшөөрлөлтөөр хүргэж байгаа гэдгээ дуулгахад бас таатай байна. За шүвэсийг хийлгдэг артистийн хувьд гэвэл Монголын шүвэсчдийн анхдагчдын нэг Жак хахаар хийлгдэг. Хоёр хөлний шилбэн дээр дүрсэлж өгсөн шонхрын хэлбэртэй хэн шүвэс. Эртний монголчууд банд дэлхийг байлан дагуулж явах үедээ дайн байлдааныхаа туган дээрээ ийм шонхрыг дүрсэлж өгсөн байдаг. Зүүн гаран дээрээ босон монгол бичгээрээ хийлгсэн дүүргэлтийн шүвэс. За энэ шүвэс нь дулаанд орох үед нь өөрт нь урам зориг ирч хүч өгдөг. Маш хүчрхэг үгтэй дууны үг байдаг юм байна. За би бас артист хүний хувьд залуучуудаа уриалж хэлэхэд иймэрхүү монгол уламжлалын шүвэс бас хэр хийлгээсэй гэж маш их хүсдэг. За баруун гаран дээрээ дүүргэлтээр зохиомжлуулж хийлгсэн шүвэс нь өөрийнх нь тулааных нь хочид зориулж хийлгсэн шүвэс гэж тайлбарсан. Маш сонирхолтой санагдсан. За тэгээ Монголынхоо нэрийг маш өндөрт өргөж байгаа тулаанчдаа дараа дараагийнх нь бүх тулаан спортод амжилт хүсье. За тэгээ та бүхэн шүвэсний талаар өөр сонирхолтой зүйлсийг мэдж авахыг хүсэх юм бол миний Instagram болон YouTube пост-ыг дагаарай гэж уриалж байна. За тэгээд баярлалаа. Дараагийн жилээр уулзцгаая.